Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз Чингис хаан музейгээс эрхлэн явуулдаг Монголын түүх цовруул нэвтрүүлэг эхлэж байна. Богд хаанд Монгол улсын сайд нар. Хоёрдугаар зууны эхэнд Манжийн шин засгийн бодлого нь Монгол газарт шинэ маягийн харилцаа холбоо, сургууль соёл, үйлдвэр худалдааг хөгжүүлэх нэрийдлээр Монгол нутагт хятад иргэдийг үе олноор нь суурьшуулж, атар газрыг хагалбарлан тариулах, уурхай байгуулан ашигт хөндлөлтийн баялагийг олзуурлах, дайчин улсын банк байгуулж Монголын санхүү хяналтанд аавах, хятадын пүүсүүдийг олноор нэх, галийн хороо, тээчийн хороо худалдааны зэрэг олон байгууллага байгуулж Монголоос олох орлогыг нэмэгдүүлэх, хятадын соёл нөлөөг дэлгэрүүлж Монголын уламжлалт соёлыг хятадчлах, идэр залуу лам нарыг зэрэг татах, цагдаа болгож монголчуудыг хүчээр хятадчлах, колончлох бодлого явуулж байлаа. Энэ бүхнийг ухамсарласан Монгол төрөө аврах бодол Монгол хүн бүрийн цээжинд байсан юм. 1910 оны эцсээр энэ Манжийн шин засгийн бодлогыг хаа сайгүй монголчууд эсэргүүцэх боллоо. 1911 оны 5 дугаар сард Түшээдхан аймгийн хангаас Чуулган дарга Чагдэржүү, Дэдда Дашням, Жанжин ханд доржногт одоо бидний дөрвөн аймаг шав инхэн үес чаламгайлан завдаж хуралдан нэгэн болвоос зохих тул уудам хүч хилэлцгийг бодож энэ оны 5 дугаар сарын 25-нд хүрээний газар нэгэн зэргээр цуглаж хамт нийлэн гүйцэтгэн шийтгүүлэхийг хүсжээ. Үүний дараа 1911 оны 6 дугаар сарын 25-нд Богд Жавцсан дам хотогтод Батаршил өргөхөөр цугларсан халах 4, шав 5 аймгийн эхэс дээдэс шин засгийн бодлогыг хэрэгэх талаар зөвлөлдөжээ. Энэ үеэр Богд ламтнаас одоо бол Манж улсын тоо улиран дуусч засаг төр мөхөх цаг хэмжээ болсон бөгөөд манай олон аймаг бүгдээр сэтгэл хүчийг нэгтгэн цаг тухайд тохиолдуулан явбал тусгаар улс төрийг байгуулан бүтээж болно гэдэг нууц зарлиг гаргасан түүхтэй. Тэгэхээр бидний өнөөдрийн одоо гол ярилцах зүйл бол 1911 оны хувьсгалын тусгаар тогтнолоо тунхаглаад засгийн газраа байгуулсан. Засгийн газраа байгуулахад энэ 11 оны хувьсгалын гол одоо үйл хэрэг тэргүүлж оролцсон хүмүүс засгийн газрын кабинетд орсон. Тэгэхээр энэ хүмүүсийн одоо хувь хүмүүсийн тухай, энэ хүмүүсийн төрөлд гүйцэтгсэн үүргийн тухай бас үзэгчдтэй сонирхолтой байх болов уу гэж одоо ярилцж байна. За юуны төрөнд сайн ноён хаан Намн Сүрэнгийн тухай ямар учраас Намн Сүрэнг томилох болов? Намн Сүрэнг томилсон одоо тохон томилсон явдал ямар онцлогтой? Сайн ноён Намн Сүрэн бол одоо бас алхын одоо хүрээнд сууж байгаа Манж амбанд Богд гэгэнд удаалаараа загтал ичээсэн тийм баримтууд бас төв архид байдаг. Тэр загтуудын утга учир нь юу гэхээр одоо манай энэ одоо аймаг хошуу нутагт ялангуяа энэ урд чиглэлийн одоо нутгуудаар энэ хятадын худалдаагчид их болж байна. Тэгээ ард түмний амьдрал их дорой болж байна. Тэгээд юм их үнэтэй болж байна. Ер нь цаашдаа энэ байдлаараа байж болохгүй нэ гэсэн ийм загтлыг бас бичсэн 2-3 би тийм загтал олж үзчихсэн. Тэгэхээр хэдийгээр яг тэр хувьсгалыг гардад удирдах юмд нь ороогүй ч гэсэн эхнээсээ тэр одоо ер нь Монголын тусгаар тогтнолыг сэргээх цаг болсон шүү. Манж хятадын одоо байдал их өөр болж шүү гэдгийг анхнаас нас хэлж ярьж тэрүүн санаа оноогоо нэмэрлж ингэж явж исэн. Монгол улсын анхны ерөнхий сайд Сууд Богд Чингис хаанаас ихтэй 30 овгийн залгамжир хяад борчхон түмэнхэн номон эзэн итгэмжид ивтэй ирэх дайчин сайн ноён Намн Сүрэн. Орос улсын нийслэл Москва хотод байрлах Оросын эзэнт гүрний гадаад бодлогын архивд хадгалагдж байгаа баримтан дээр 1911 оны 6 дугаар сарын 18-нд хүрээнд сууж байсан Оросын консул Лобдовский Оросын гадаад явдлын яамд илгээсэн мэдээнд 1911 оны 100 Богдод Батаршил өргөх ёслолын үеэр халахын 4 хаан ноёдуудыг хүрээнд нууцаар цуглахыг уриалан дуудсан их санаачлаг гаргасан хүн бол халахын сайн ноён хаан мөн гэж мэдээлжээ. Үнэхээр ноёдын зөвлөгөөнөөс Монголд тусгаар тогтнолоо олж төр улсаа сэргээн тунхаглах албан ёсоор шийдвэр гаргаж төр засгийн газраа байгуулсан энэ үйл явдалд сайн ноён Намн Сүрэн онцгойлон оролцсныг дээрх мэдээ гэрчилж байгаамаа. Тэгээ энэний дараа бол халахын 4 ханд цол олгосон байна.
Тэгээ энэ дотор бол сайны хон намрын сүрэнд итгэмжид ирэх дайчин тийм цол олгоод Шам баригтай ачны цол. тэгээд бол энэ халахын дөрвөлөнд шадар сайд дээр тохон томилсон. Тэгээ энэ халахын дөрвөн хам бол дөрвөлөнд нь бол засгийн хэргийг, албан хэргийг энэ дөрвөн ханд сонсгож зөвлөгөө авч бай гэж. Хэрэг одоо хөдөө явахаар бол нэг нь одоо нийслэл хүрээнд үлдэж байгаарэ гэж одоо зарлиг болгосон байх юм. Богдоос хишиг хүртэхэд хан цол анх удаа авсан тийм ээ. Тэгсэн. Үннээс бол сайн ноён Тэгсэн. Ингээ сайн ноён хан аймаг болсон шүү дээ тийм. Тэгэхээр энэс өмнө бол Түшээдхан, Сэдсэн, хан Засагтхан 3 байсан. Яг үнэ. Тэгээд сайн ноён аймаг байсан. Ингээд одоо хан цолыг бүрдсэн. 1913 оны 10 дугаар сард Хаан Торос улсад анхны төрийн дээд айлчлалыг хийсэн бөгөөд Оросд 3 сар орчим байхдаа сайд нарын зөвлөлийн дарга гадаад яамны сайд нартай удаа дараалан уулзаж 2 дугаар Николай хаантай 2 ч удаа уулзжээ. Тэрээр Оросын хаан болон бусад эрх баригчдад Эрдэнийн учир одон гардуулж хадгийн хамт үндэсний өвөрмөц хийстэй бэлгсэлт барьж Оросын талд хандан Монгол улс байгуулагсныг Хятадд хүлээлгэн зөвшөөрүүлэх 3 этгээд улс хамтран хэрэг хэлэлцэх тухай хүсэлт тавьж 1913 оны Орос Хятадын тунхагийн үзэл санааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг аль биесээр илэрхийлсэн юм. Намнын сүрэн ерөнхий сайдад нэг жил хагас жилийн дараа ингээд тавьсан явдал бол нөгөө дотоод хэрэг толгойлж байсан тийм ээ. Тэгээд энэ яамдуудын одоо зөрчлөөс бол тавьсан ч гэж ярих юм ямар вэ? За би бол тэгж бодохгүй байна. Тэг ер нь бол урдаас бэлдсэн юм байна гэж одоо эргэж бодож байна. Тэгээд халахын дөрвөн хааны нэгийг бол тухайлан одоо албанд тавьсангүй. Шадар сайдаар тавиад тэгээд дөрвөлөнд цол олгосон байна. Түшээдхан дашнымд Очирбат сайн цол. Сэцэн хан наваа нэрэнд Махаас смэди далай сэцэн цол тийм ээ. За Засагтхан Содномаравданд Эрдэнэ бишрэл цол. За ингээ сайн хаан тийм цол болгосон байх юм. Тэгэхээр шадар сайд болгоон тамиж байна. Тэгэхээр энэ дөрв бол адил эрхтэй учраас гэдэг юм уу бас тэр бодлого барьж байна да. Тэгээд 12 оны 100 бүгд ерөнхийлөн захирах юм байгуулад тэргүүн сайдаар тохон тавьж байгаа. Бүгд ерөнхийлөн захирах сайдаар тавихад дотоод яамд санал болгосон уу? Сайн ноён хаан бол нөгөө анхны долоод байхгүй тийм ээ. Яг тэр хувьсгалыг өдөржсэн тухай тодорхой мэдээ байхгүй. Тэгээд гинт 12 онд ерөнхий сайдаар томилогдсон. Тэгэхээр энийг бол хүмүүс их хвчлэн нөгөө нэг одоо хар шарын зөрчил, засгийн газарт энэ дотоод гарсан одоо жаахан санал зөрөлдөө энийг шийдэхийн тулд тавьсан гэж яригадаад идэг. Мөн сайн ноён намны сүрэн Петербургт ажиллаж байхдаа Англи, Америк, Япон, Хятад, Швейцар, Франц, Герман, Итали, Турк, Голланд, Дани, Австри зэрэг 13 улс орны эчин сайдын яамд тусгаар тогтнодын тухай ноот бичгээ хөргүүлэхэд Хятадаас бус нь хүлээн авчээ. Тэрээр Хаан Торосоос зэвсгийн тусалцаа гуйсан боловч тэд хариуд нь бараг өвөр Монголын нутгаас Монгол улс зэрэгэ татахыг шаардсан байна. Намн сүрэнгийн хувьд бол их зан авирын хувьд их өөр мөц тийм ээ. Намдуу, төлөв. Тэгээд тэр бас олон хүмүүсийг зохицуулах, харилцах тэр төрийн түвшээ хүний нэг бэлтгэгдсэн тийм ээ. Хов хүний хувьд бол бас их сайхан цэвэрхэн гоё их сайхан үзэсгэлэнтэй хүн байсан гэдэг байна. Тэгээд тэр талаас одоо ерөнхийдөө тэр засгийн газрыг ингээд гол дундын нэрээ зангидаад аваад явах боломжтой. Эдгээр залуу хүн байсан ч гэсэн тийм. Үнэхээр тэр Оросд айлчлах үеийн зураг хөргийн тэр харахад бол үнэхээр бас цэвэрхэн хүн шүү дээ. Тэ цэмцгэр. Тэр Оросын хатан хаан бол үг хэлэхгүй байх л аргагүй л харагдчих тий. Нэг Оросын тэр айлчлалын бичлэг байгаа шүү дээ. Улаанбаатар дээр явж. Тэрэн дээр тэр Оросуудтай яриад идэг тийм ээ. Яриад яваад идэг. Тэгэхээр ийм жижиг үйл явдал ч гэсэн бас хүмүүсийн түүх намтрыг тодруулахад их бололцоотой. Сайн ноён намны сүрэн Монгол туурхтныг нэгтгэсэн улс байгуулах хэргийг Хаан Торосоос зөвшөөрүүлэх гэж хичээнгүлэн зүтгэсэн боловч талаараа усанд их л дурамчхан нутагтаа эргэж иржээ. Гэвч ховдын хязгаарыг өөртөө нэгтгэх явдлыг Хаан Торосоор зөвшөөрүүлсэн нь маргашгүй том амжилт байсан юм а. Намн сүрэн ерөнхий сайдад болон түүний одоо гэр бүл эднэрт бэлгэлсэн Фабрижигийн одоо маш үнэтэй энэ хэрэгслүүд байна. Тэгэхээр энэ төрийн ёс ёслолд бас бэлэгсэлт хүртэл өөрөө утга учир болох тийм ээ. Энэ монголчууд одоо төр улсаа байгуулж ирж байна. Зэрэг дэвийн бодож зэрэг дэв зиндагийн илэрхийлж байна. Энэ чинь тэр таны дөрөвний хэлсэн үнэхээр тэр хоорондын харилцаа дотор байгаа. Энэ бол яг одоо Чингис хааны Ёгсааны юу шүү гэдгийг одоо их өндөр зэргийг хөндлөж байна. Дээрээс нь
Язгуур угсаа Романовын гэдэг чинь одоо Тий, 300 жил тий, шүү дээ. төр барьсан шүү Тий, дээ. 300 жил. Тэр чи одоо Михаил Петровичээс эхлээл Тий. тэгээд Романовын угсааны ойд 300 жилийн ойд манай ханд тэргүүтэй хүмүүс оролцсон шүү. Тэгэхээр энэ бүгд энэ жижиг гэлтгүү зөвлчин бас Монголын түүхийн одоо Мөн шүү дээ. гол төрийн одоо бэлэгдэл, төрийн одоо тэр үеийн хоёр орны харилцаа олон зүйлийг бол харуулж байгаа гэдгийг бас илэрхийлэх ийм дурсгалууд байгаамаа. Намнан сүрэн ерхий сайдын албыг хашиж байхдаа Монгол улсын төлөө их зүйлийг хийж үтээсэн байдаг. Засгийн газрын бодлогын дагуу нийслэл хүрээ аймаг хошуудад дал шахан баг сургууль, хужир болонд цэргийн сургууль зэргийг тус тус байгуулж, Хягт, Ирхүү хотод чойвсон тэргүүтээ 13 хүүхэд багшуудыг явуулж зургасан нь улс орны хөгжилд боловсрал асар чухал болохыг үнэлж байсан илрэл юм аа. 1915-аас 18 онд төрийн сүлд, далбаа, үндсэн хуулийн агуулга бүхий 65 дэвтэр зарилгаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг, Монгол улсын цэргийг шинчлэн байгуулах дүрмийг боловсруулан гаргаж, өөрийн байгуулсан дээд ба доод хурлаар хэлэлцүүлэн батлуулжээ. Эдгээр хуулиуд нь 1914 оны 2 дугаар сард байгуулагдсан бөгөөд дээд хурал нь 50-60 хүний бүрэлдэхүүнтэй, намнан сүрэн сайд өөрөө даргалж байжээ. Харин доод хурал нь 70-80 хүнтэй, дээрээс томилсон хүн даргалдаг байж. Монгол улсын төрийн дээд шагнал Эрдэнийн очир одонг бий болгож, Чингис хааны, Автай-сан хааны, Богд гэгэний гэсэн 3 зэргээр олгохоор тогтжээ. Монгол улсын төрийн нэрц зүтгэлтэн тусгаар тогтнолын төлөө Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд хаанд Монгол улсыг үүсгэн байгуулагч гол удирдагч Дийник, Монгол улсын шадар сайд, бүгд захирах сайд, дотоод яамны хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Даалам Гомбын цэрэнчмэд. За дараагийн нэг өвөрмөц хүн бол Даалам цэрэнчмэд. Энэ 5 яамны сайдууд ингээ хараад байхлаар яг нөгөө 21 оны анхны 7 шиг ч юм уу бүгд бие бинийгээ нөхсөн байдалтай харагдаад байгаа хгүй. Тийм ээ, нэг нь одоо арай илүү зориг юутай, нэг нь намдууд өлөн харьцдаг, одоо чагдарч бол юмны эв олдог, юм бол наваа намжлага битсэн шүү дээ, юм бол заа гэж яадаг. Тэгтээ хашир томоо бүхий гэж байгаа шүү дээ. Тэр чинь одоо бас юмны эв зүг хардаг. Даалам цэрэнчмэдийн тухай бас хүмүүс Даалам цэрэнчмэд бол одоо үнэхээр одоо зоригтой, тууштай, дээд зэргийн босролтойгч. Энэ юм чинь төвдтэй, хятадтай, манжтай. За одоо манжтай. За дээр нь Орос, Англич байсан байж магадгүй гэж одоо бодож байна тий. Кростовсын тэмдэглэлд чинь одоо Дааламын сууж байгаа тэр одоо бүтэн хевс өвч дүүрсэн дээр дооргүй тэр номын өргөөн дотор тэгээ сууж байна. Тэгээ энэ өргөөндөө ороход урд нь албан өргөөнд нь уулзаад дараа нь гэрт нь очиж байгаа. Албан өргөөндөө ярьсан зүйлээ одоо бид нар бол Орос хятадын аль нэг ч даахгүй Монголоо одоо авч үлдэхийг хүсэж байна. За тэгэхдээ бол өвөр Монгол баргыг ч гэсэн одоо хамаатуулахыг хүсэж байна гэдгийг ярьж байсан гэж. Тэгээд хинээс одоо эмэхгүй гэж. Богдын урагшин бичсэн захиа байгаа шүү дээ. Иван Шик гэдэг олон бичсэн. Тэр захидлуудын их бол бараг Даалам бичсэн байж магадгүй шүү. Дотоод ямч. Толгой ус олон боловч нэг донгоргоор авдаг юм. Тэгээд уран хурц тод үгтэй захидлууд. Даалам дотоод хэргийн яамны үйл ажиллагааг хөтлөн явуулахдаа шин тутам байгуулагдсан Монгол улсын төрийн дотоод хэргийг чандан баримтлах, эрх зүй, ёс суртахууныг ягштал биелүүлэх, ажил үйлсийг цалгар дуулахгүй байх, төрийн ёслол хүндэглэлийг удирдах, аливаа дотоод гадаадын хэрэгт хамааралтай бүхий л бичиг сэлтийг хянан боловсруулах, төрийн тамга үйлдүүлэх, халах, солих, хошуу орон нутагтай харилцах, худал даагэр хэлэх явдлыг шийтгэх, гэрээ хэлцээр байгуулах зэрэг чухал ажлуудыг хариуцсан гүйцэтгэж байжээ. 1911 оны засгийн газрын үндсэндээ Даалам бол намн сүрэнг тавигдах хүртэл тэргүүний үүрэг гүйцэтгсэн. Бусад яамдууд чинь өргөн гэж мэдүүлнэ, тийм ээ. Даалам бол илгээн гэж мэдүүлдэг. Одоо дотоод яам бусад яам ахална гэж одоо зарилэг болгосон байна тийм. Тэр Даалам цэрэнчмэд чинь энэ дотоод яамны сайд байхдаа нийслэл хүрээг нэрийг өөрчилж нийслэл хүрээ богдын зарилгаар тийм ээ мэдүүлж болголоо. Олон үйл явдлыг хийсэн. Харин зөвхөн Даалам дээр нэг сонирхуулгад үзэгчдийн сонир байж магадгүй. Тэр үед монголоороос такс одоо татвар авах асуудал болгож тавьсан биз дээ. Гайли яам, санг яам байгуулаа. Тэгээд уул орохоос татвар авна гэж. Ашигаас татвар авна. Тэгээд 16.5% татвар авна. Энийг цэвэр алтаар Орос цаасаар гэж. Бүр байна. Тэгсэн чинь тэр үеийн тэр монголоорын чинь ухаалддаг байсан гэж. 16.5-ыг богдын санд
заавал өгнө гэж. Тэгэхээр бараг тэрнээс одоо улбаалж тэр даалам цэрэн чим тэр нэг орсуудтай муудалцдаг нэлээ юм болсон. Ер нь тэр чинь асуудал Тэр болсон. нэлээ асуудал болсон байна. Хаант Орос улсын бүрэгдэлч сайд Коростовец монголчуудтай гэрээ байгуулахаар 1912 оны 10 дугаар сарын 4-ний өдөр нийслэл хүрээнд ирсэн байна. Монголчуудтай байгуулах гэрээний төслийг өөрчлөн бэлдсэн байжээ. Коростовец богд хааны засгийн газрын тэргүүн сайн ноён хаан Намн Сүрэн, дотоод явдлын яамны тэргүүн сайд Даалам Цэрэнчимэд, гадаад хэргийг эрхлэн шийдэх яамны тэргүүн сайд Чинван Хантдор, сангийн явдлын яамны тэргүүн сайд Тушэтван Чагдарчов, цэргийн явдлын яамны тэргүүн сайд Жуван Гомсүрэн, шүүх явдлын яамны тэргүүн сайд Жуван Намсрай нартай хилэлцээр хийсэн. Хилэлцээрт хоёр тал өөрсдийн байр суурийг хамгаалж, нэг сар гаруй маргалцсны эцэст уг гэрээг байгуулсан байна. Гэрээ нь оршил 4 зүйлээс гадна хавсарган тогтоосон 17 зүйлээс бүрдэнэ. Хаант Оросын тал Монгол улсын өөртөө эзэрхийг ёс автономтыг хүлээн зөвшөөрч, Монголын нутагт хятад цэрэг оруулах байх. Монголчууд өөрсдөө цэрэг байгуулахад Хаант Орос улс туслахаар болсон. Харин Оросын худалдаачид Монголын нутаг чөлөөтэй худалдаа хийх хэрэгтэй болж, монголчууд өөр гадаад улстай гэрээ байгуулахад урьдаар заавал Хаант Орос улстай хилцэж байхаар тогтоожээ. Энэ гэрээнээс цааш Оросын талыг Даалам Цэрэнчимэд Тэгэнгүүт ингээ болоо. Та нар бити энэс нааш ороорой гэдэг Даалам Цэрэнчимэд бараг шууд тэгж штэ тий. Тэгээ бид бол өвөр Монголоо авна. Тагн туваагаа тэр чигт нь авъя гээд. Тийм. Тэгээ энэ дээр бол Даалам Цэрэнчимэд бинтман тэгээд хайсангүй энэ тэр бол үнэхээр тийм одоо бодолтой байж. Монголын засгийн газрын төлөөлөгчдийн хамгийн тууштай байр суурийг Даалам ганцаараа баримтаж байлаа. Тэрээр Оросуудын Монголын тусгаар тогтнолыг худалдаж хүг, Монголд гайл хураахгүй эдийн засгийн гэрээ хийхийг эрс яцааж байлаа. Дааламын хувьд Монгол нь Оросын мэдээлэлч бус, Хятадын мэдээлэлч бус, бие даасан байх хүсэлтэйгээ тууштай илэрхийлж, нийт Монголыг нэгтгэхийг туйлаас хүсдэг байжээ. Дааламын тэр зөвхөрлөлтгүй тэмцэл бол бусад энэ засгийн газрын багийнханд энэ хүмүүст бол их хүч өгж исэн баг тий. Тэгээ ер нь бол Даалам Цэрэнчимэд бол тууштай нугаршгүй яг өөрийнхөө үзэл бод үнж их хурц дайчин одоо өөрийнхөө бодлыг шууд ил тод хэлдэг. Ер нь Монгол улс тусгаар тогтнолцсон байх хэвээр. Дээр нь одоо тусгаар тогтнолоо зогсохгүй нэгдсэн Монгол улс байгуулах тэр үзэл санаан дээр хатуул зогсож исэн. Хүндээ тийм ч учраас Коростовец тодорхойсон байна шүү дээ. Манай хамгийн гол дайсан Өрсөлдөгч бол Даалам Цэрэнчимэд байна гэж дайсан гэж анхандаа бол жоохон үл тоос юм шиг байна. Энэ анхны хүй нэгдлийн гэмээр хүмүүсийг ч одоо би айхтар дипломат юм чи энэ хэдийг бол өстой яаж ч болно даа гэх. Тэгсэн чи миний урдаас олон улсын эрх зүй ярьж байлаа гэж. Тусгаар улс чинь эзэн хаантай, газар нутагтай, хил хязгаартай байд юм гэж. Эднэрд хэн зааж өгöd байна гэж. Тэгээ тийм юм хэлүүлж ийсэн хүмүүс үнэхээр Даалам Цэрэнчимэд. Монгол улсын засгийн газрын тэргүүний хувьд Дааламд урд нь бүрдэгдэж байсан манжийн төрийн хууль тогтоомж, журам зааврыг хүчингү болгон үндэснийхээ онцлог уламжлалаа хадгалсан шин журмыг боловсруулан мөрдөх шаардлагатай болсон юм. Тэр бүх ажлыг Даалам санаачлан боловсруулж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж байжээ. Дааламын санаачлагаар бүх албан газруудын хуучин тамгыг хураан авч устгах, шин тамгыг цутхан үйлдэх, их хүрээг улсын нийслэл хүрээ болгон нэрлэх, түүний өмнө орших хан уулыг богд хан уул гэж нэрлэх, шинэ жил цагаан сарыг нийтээр ёсон тэмдэглэх журмыг шинжлэн батлах, манч хятадын он тооллыг халаад Монгол орондоо ярмөрдөх цаг үеэр энэ тооллыг шинээр зохион мөрдүүлэх, ноёдын зэрэг дэвийн хувцс өмсгөлийг тогтоох зэрэг ажлыг санаачлан эхлүүлсэнийг түүхэн баримтууд гэрчилнэ. Монгол улсын тэрийн нэр зүтгэлтэн тусгаар тогтнолын төлөө манжийн дарлын эсрэг тууштай тэмцэгч богд хаант Монгол улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчдын нэг, Монголын дипломат албыг үүсгэн байгуулагч Эрдэнэ дайчин Чинван Менжид доржийн ханд дорж. Чинван ханд доржд бол өөрийн бас онцлог бий тийм үү? Одоо дайчин. Орос манжийн нэг том дайн болж энэ хөлөн бүр тийм ээ. Тэгэхээр тэр үед бол ингээд Манжи хааны зарилгаар ер нь болохоо байлаа гэд халахын Сэцэн Түшээ Тан аймагуудаас цэрэг дайчлаад цэргийн сургуулийг гээд нэг их нэлээд бужигсан. Тэр үед бол Чинван ханд доржил Түшээ Тан аймгийн цэргийг захирах жанжин байсан байна. Чагдарч бол чуулганы дид дарга байсан. Тэгээд нөгөө Түшээ Тан аймгаас татсан мянган цэргийг дайчлан захирах ерөнхий түшмлэр бол Чагдарж томилогдсон. Энэ үеэс эхлээд одоо энэ Чагдарж энэ Чинван ханд дорж энэ төр бол одоо нөгөө улс орноо удирдах, цэрэг засах, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх энэ нэгэн санаа зорилгод тий богдоор алс ирээдүг тухай ярих ийм үйл ажиллагаагаа би бол ихэлсэн юм гэж бодоод байна.
Чинван ханд дорж үндэсний ноёд ихсийн эрх юм хязгаарлагдаж, албад иргэд нь хоосорч байгаад ихэд дургуутж байжээ. Ингээд 1890 онд Уястан амбан монголчуудад дааж давшгүй алба гавчуур ногдуулж, элдвээр дарлаж буй тухай Жалханцгийн ялуулсан хутагт Дамбижа буюу Жаалам нарын хамтаар Бээжинд зарга мэдүүлэхтэй. Хэрэг явдал цаашид ийм байвал монголчууд зэвсэг барихаас өөр аргагүйд хүрнэ хэмээн Чин улсын эрх баригчдад анхааруулжээ. Энэ явдлын дараагаар тэднийг мөрчмөрдөж шахан хавчиж эхэлсэн агаад энэ хэргийг мөрдөхийг Хандвангийн өвөг эцэг Цэрэнд оржид даатгахаар тэрээр уг хэргийн үчгийг мэдж байсан учраас арга заалан хайцаалж тэднийг цаазлахгүй байхыг Бээжингээс хүсэж байсан. Бээжин хотод 1903 онд хандд оржван халахын ноёдын төр жасаанд ээлж тараан очиж төрийн хэрэг хэлэлцэхэд оролцсон нь Манжин хааны бодлогын цаад санааг илүү сайн таньж мэдэх болцоог олгожээ. Далай лам Монголд ирээд ханд дөржийн хүүгийн дагуулж яваад Бээжинд нөгөө цаадсан. Тэрний дараа Бээжин орсон. Бээжинд байхдаа нөгөө нэг баргын дамны сэрэнтэй уулзаж халах барга хоёр одоо шүднэ тэр үед уулзсан байхгүй. Адил юм а тийм учраас цаашдаа ер нь бид нар хамтар тэмцэх цаг болсон байна гэд хэлсэн тохирсон гэд 1900 оны ихэ Далай лам Вангийн хүрээнд өвлжөхдөө ханд доржунтай байнга уулзаж санаа бодлоо солилцож байсны дотор Монгол улс цагаан хаанд Орос улстай хил залгасан учраас Хорвоогийн бусад гүрнүүдтэй холбоо тогтоож болмоор юм байна гэсэн байдаг. Тэрээр монголоор дамжин хаант Оростой холбоо барихын цагт Монголын их стедис лам нартай Манжаас тусгаарлах асуудлаар санал солилцох, цаашид хүч хамтдах холын бодолтой байжээ. Энэ нь Чинван ханд доржийн Манчхидтын дарлаас ангижрах бодлогыг дэвэргэж байлаа. Энэ үед Далай ламыг даган одсон хүүгийн Манч Чин улс зэрлэгээр цаазалсанд Хандван хорсон зэвүүцэж Монхор хүүгээсээ хагцах хэцүүж Монголоос хах цаггүй цагт болно. Жанч хүүгийн даваанаас нааш хятад шахамөр өв гарга хэмээн алдарт үгээ хэлж улс орныхон тус ард тогтнолын төлөө эргэж уцалтгүй эрсэлэн тэмцжээ. Алтан үргийн шууд угсаа 1911 онд Богд хаанд Монгол улсыг байгуулсны дараа түүнд үе үйлрэх зас өдрийн Жунвангийн хэрэгэм Эрдэнэ Далавангийн цол жиж улбар шар жолоо шагнаж шадар сайд цэргийн хэргийг бүгд захиран шийдэх яамны тэргүүн сайд Харьяат аймгийн цэргийг захирах Жанжны тушаалд Эрдэнэ Далаван галсан цэвгэмэдийн гомсүрэн бэсийг үйлрүүлэн томилжээ. Гомсрон бол цэргийн үйл хэргийн хувьд ямар чухал үйл үү? яг цэргийн яамны анхны сайд 14 он асар хүртэл хийсэн шүү дээ. Анх цэрэг цуухаа байгуулсан, хужир ууланд нөгөө цэргийн сургууль байгуулсан. 12 оны ховдыг чөлөөлөх байлдаа ингээд том байлдааныг одоо яг энэ үед ийсэн 13 оны 5 замын чөлөөлөхтэй ань чинь одоо яг энэ гомцронгийн үед явагдсан том дай шүү дээ. Энэ бол одоо бараг жил үргэлжилсэн Монголын талаас 10-аад мянган хүн оролцсон. Дундад эргүүл улсын талаас 30-40 мянган цэрэг оролцсон маш том. Одоо бид нэр судлаачд бол дайн байсан юм а гэж үнэлээд байгаа. Хуучин нөгөө 5 замын байлдаан гэж нэрлэдэг байсан. Сайд гомсрон 1912 оны Орос Монголын гэрээнд идэвхтэй оролцож Улдааны гэрээ бичиг, цэрэг бэлтгэн сургах гэрээ бичигт гарын үсэг зурснаар цэргийн мэргэжилтнүүдийг өрж, цэргийг зааж боловсруулан сургаж, улмаар хужир болонд цэргийн сургууль нээсэн нь орчин цагийн цэрэг армийн байгууллагын суурийг тавьсан байна. 1911 оны сүүлээр цэргийн хэргийг бүгд захиран шийтгэх яамнаас Тушээд хааны чуулган дарга туслагч Жанжин нарт илгээсэн бичигт хүрээнд байсан Манжийн төшмөл цэргүүд хувийн тэмээ хөсгийг хэрэглэн энэ өвлийн дунд сарын 12-нд хүрээнээс гарч уцхыг Сэцэн хаан Тушээд хаан чуулган дарга Жанжин нарт бэлэгдээд зам дагуух өөр өөрийн хошуудад тушаа мэдэгдэж төшмөл цэрэг гарган харгалзан гаргахыг тушаажээ. Мөн Зүү аймгийн цэргүүдийг хужир болон зэрэг газарт хуваан суулгаж дүрм журмыг тогтоосныг мэдэгдээд цэргийн яам болбоос монголчуудын бүх цэргийг ерөнхийлөн захирах хэрэг шийтгэх их үүрэгтэй болохыг мэдэгдсэн байна. 30 настай Идэр Чирэг Бэс гомсрон Жанчны хувьд цэргийн талаар мэдлэг дадлага бага байсан боловч цэргийн яамны сайдаар 3 жил ажиллаж улсаа хамгаалах, цэгээ бүрдүүлж, хаант Орос улстай цэргийн харилцаагаа бэхжүүлж, Оросоос зэр зэвсэг санхүүгийн тусламж авч 1912 оны 100 ховдыг намран Уястайг 1913 оны Үүр Монголыг чөлөөлөх 5 замын байлдааныг зохион байгуулахад цэргийн яамны сайдын хуваар 10 000 монгол цэрэг удирдан оролцсон байна.
Бас энэ богино хугацаанд монголчууд нэн тэргүүнд цэргийн үйл хэрэгэ бэхжүүлэх, цэргийн дотоодын цэргээ одоо бол мэрэгжилтнүүдээ сайн боловсруулах олон юмнууд. Цэргийн тал дээр бол мундаг шүү дээ. Ер нь бол тусгаар тогтнолоо хамгаалахын тулд цэрэг маш чухал гэдгийг ойлгосон. Тэгээд одоо цэргээ анх одоо тусгаар тогтнол тунгалах асуудал ярихтал цэргээ татаж ихэлсэн. Тэгээд цэргээ хэд хэдэн удаа томоохон дайчилгаа хийсэн. Ялангуяа 13 онд бол хавар 6000 зэрэг нэг удаагийн дайчилгаагаар татсан байгаа шүү дээ. 6000 зэрэг татчих одоо монголчууд төвөгтэй. Тэгээд тэр үеийн монгол цэргийн тооч 100000 хүрж исэн гэж бодгоор чинь их том тоо шүү дээ. Нэг тэгээд одоогор бол дивиз үү? тий. Тэгээд анх удаа цэргийн сургууль Монголд байгуулагдсан. Хаант улстай бол хэд хэдэн удаа цэрэг сургууль боловсруулах тухай гэрээ байгуулж хожируулангийн цэргийн сургууль. Тэдний дотроос ч одоо жанжин гараа байсан. Тэдний дотроос ч дараагийн цэргийн одоо Сүхбаатараас эхлээл 11 оны хувьсгалын зүтгэсэн олон цэргийнхэн гарсан. Тэгээд цэргүүд бас их. орчин үеийн зэвсэг техник нэвтэрсэн. Нөгөө их буу гэж 13 оны дайнд авч байгаа хэрэглээл өхөр буу гэл зарим одоо их буунанд нь бол одоо нөгөө гүн цолмол шагнаж ийсэн шүү дээ. Буунда. Тэгээ буунда. Сайд Гомсөрөнгийн удирдлагад засагт хааны түшээгүний зэрэг засаг тэргүүн Базарбай дэд сайд Наваан цэрийн дэс түшмлэр томилогдсон тусыг өгч байсан агаад бичиг цэргийн эрдэмт чадaltaй хүмүүсийг шилж сонгон яамандаа ажиллуулахдаа гаргууд хүн байжээ. Манлайбаатар Дамдисрэн дэд сайдаар зарилгаар Баатар цол өргөмжлөгдсөн насан арвжих Рааш Минжуур зэрэг цэргийн эрдэм чадалтнуудыг дэд сайдын албанд ажиллуулж байсан байна. Цэргийн яам 1914 он гэхэд 50 гаруй хүний орон тоотой болж өргөн бэхжижээ. Тус яамны шийдвэрээр Сэцэн хаанаас 3000 гаруй цэрэг татаж хүрээний зүүн баруун талд буюу Хужир болон Сонгон хайрхан ууланд хуааргнуулан суулгажээ. Дараа нь аймаг хошуудаас дахин цэрэг дайчилж Арвт, Зуут, Мянгатаар зохион байгуулж хүрээ зах хязгааруудад цэрэгдэн суулгасан байна. Цэргүүдээс шилдэг сайныг сонгож Богд хааны шадар цэргүүдийг бий болгосон юм. Ингэж хааны торгон цэрэг бий болсон нь өнөөгийн хүндэт харуулын ангийн эхлэл юм байна. Богд хаан хишиг тар хаан буулгасан зарилэгтаа дулгуур төр байгуулах тухайн хэрэгт он хүчин зүтгэж үнэн санаагаар чармайн зүтгсэн Түшээд хаан аймгийн засаг улсын түшээгүн Чагдаржөвт үе үлрэн Түшээд цол засаг төрийн Жууангийн хэрэгэм Шадар сайд сангийн хамаг хэргийг бүх захирын шийдэгч яамны тэргүүн сайдаар тохон томилж түүнд 4 үзүр чанбан бариул бүхий 4 пүү 3 ямх мөнгөн тамга бариулан шагнажээ. За энэ 5 сайдын дотроос бас нэг чухал хүн бол Чагдарж. Тэгдэг байх уу тий. Сангийн сайд. Бас өвөрмөц хүн биз? Та одоо сайн мэдэндээ хягтын хэлцээр толгойсон хүн. Тий. Дотоод яамны 2 сайд явуулсан юм. Даалам Дашчив ахалж явж байгаа. Тэгээ сангийн яамны тэргүүн сайд Чагдарж хоёулаа хамт тэргүүлж явж одоо ингээ хэлцэн дээр үхэлнэ шүү тий. Тэгэнгүүт одоо мэдээж хууль зүйн сайд шүүх яамны дэд сайд Жономон тэгээ хиний оронд ирж байна. Дашчив оронд ирж байна да. Дашчивга та төрүүлж өгөх гэж. Уг нь бол тэргүүн сайд би үхэлнэ гэж болно доо. Тэгэхээр зэнт байр сууraa нэгтгэхэд хин үг хэлэх үү, хин яах вэ гэдгийг эвдэхгүй. Яг тэр эренбэр. Яг тэр эренбэр сурж байгаа. Тухайн үед цэрэг, өртөө зэрэг, улсын алба, засаг ноёдод залгуулах хийгээд сүм хийдэд өргөх элдв алба, хятад худалд аачдад төлөх өр төлбөрийг ард олноос татварлан авч байжээ. 1913 онд шинэ журмаар улсын төсвийн зардлыг тогтоож, халах 4 аймгийн хүн ам молыг тоолж, төсвийн зардлыг тэгш хуваарлан татварлан авах зохицуултыг хийжээ. Өөрийн хувьд гэхэд Оросын худалдааны экспедицийн тооцоолсноор Хятадын пүүсүүдэд 10 сая рубль өртөө байсан гэдэг. Засгийн газар Хятадын банкнаас зээл авахар хэдэнтэй оролцсон ч чадаагүй. Тиймээс хаант Оросын талд хандаж мөнгөн зээл хүссэн байдаг. 1913-аас 14 онд Оросоос 3 удаа 100 мянган рублийг 10 жил, 2 сая рублийг 20 жил, 3 сая рублийг 30 жилийн хугацаатаагаар тус зээлсэн байна. Ийм хүнд нөхцөлд Чагдаржив сангийн яамыг толгойлон ажиллаж байсан хүн. Тэрээр 1911-аас 15 онд сангийн яамыг толгойлохын сацуу өөр бусад хэрэгт зарагдан ажиллаж байсан гэдэг. 1913 оноос 5 замын байлдаанд 1914 оноос Хягтын 3 этгээдийн хилэлцээрт оролцсон. Богд хаанд түүнд маш их итгэдэг, их эхэн талтай ханддаг байсан тул өөрийн энэ мэд хүнд бэрх тулгам хэрэгт энэ тэргүүнд Чагдарживыг зарж байжээ. Энэ бол түүний эрдэм чадал, нэр нөлөө, зангараг хэр том байсныг харуулах баримтгаж хэлж болно. Ер нь тэр үеийн одоо төрийн түвшээд ноёдууд
сайдууд бүгдөө л адилхан ер нь Монгол улсынхаа төлөө чадах хүнэл хийдэг. Төрөөс юу даалгана вэ? Богд хаан юу хийн? Ямар зарлиг болгоно вэ? Тэрийг биелүүлдэг байсан ба. Чагдаржи үедэгээр сангийн сайд ч гэсэн 13 оны нөгөө 5 замны өвөр Монголыг чөлөөлөхдөө ан чинь цэрэг захираа хийжсэн шүү дээ. 13 оны 100 анх одоо нутгийнхаа одоо тахилгад уул усыг очид тахи ээжийн бие муу байна. Ээжигээ очиж нэг иргэд тойрыгээ чөлөө аваа явсан. Явснаас нь дараах нь хойноос нь баруун өмнө хязгаарын олон одоо цэргийг захирах. Тэгээд олон монголчуудыг илвэн тоглоох сайдаар томилол. Тэгэл тэндээсээ шууд уршаага өвөр Монголын нутаг руу Батаалга чуул таалганы юуны Батаалга чиглэлийн Хөх хотын чиглэлийн цэргийг захирч. Тэрийг бол ихтэй би хараа жаах өөрөөр боддог шүү. Мань хүнийг тавьсан шалтгаан бол за мэдээж нэгдүгээрт сайд хүн. Бүр ганц тэр сайд явсан шүү дээ ер нь. Сайднараас. Уг нь бол хамгийн томоотой хүн. Дайн байлдан дайчин чинар байхгүй. Түүний хушуу бол яг тийш залгаж исэн. Тий. Хушуу залгаж исэн учраас тэр ард түмнийг татаж авч явах. Одоо нөгөө ховдын хязгаарыг чөлөөлөгч нь жалхан зэг авчихсан шүү дээ. Тэрийн шиг тэр нөлөө их байсан. Тэгэхээр гол зорилго бол би бол өөр гэж бодож байгаа. Гол зорилго бол нөгөө ордсын юу шүү дээ. Нөгөө туг авах. Тийм тэрийг бол одоо авах санаа байсан байгаа. Тийм тэгэхэд бол нөгөө алтан ургийн хүн явах хэвээр. Яг тийм. Тийм тэгээд бол Чагдарживыг тохон томилсон байж том магадгүй гэж би бодож байгаа. Гэхдээ тэр дэндүүга чинь хэлсэн шүү дээ. Одоо манай тэр нэг цагаан туг байгаа шүү дээ. Тэрий чинь шангад байсан туг. Тэр бол илжигнийх биш. Тэр туг авах гээд байж байгаа тэр чинь бас хушуу ноён Чагдаржив байхгүй Шагдаржив. Ордсынх чинь тийм ээ. Тий ордсыг бол тий. Тэгээд тэр асуудал бүтэлгүй болоход Нааша ирсэн. нэг элч төлөөлөгч явуулсан. Элч туг. Тэр туг бол тэр шангад байсан. Гэж тий. Тэр дэндүүга тэр бүр жигтүр дэндүүга ицсэн байл шүү дээ. Орцоос ирсэн тугийг байвчрлаа гэж. Тий. Тэгээ ямар ч байсан нэг элч туг явуулсан юм шиг байна. Хамгийн чухал хоёр чиглэл нь бол ерөөсөө югзрийн хий дээр өвөр Монголын шилийн голын чуулган руу тэгээд Чагдарживын нутгаар уршаа Хөх хотын чиглэлд орсон байхгүй. Тэгэхээр хамгийн гол бас нэг чиглэл нь нэлээд одоо баруун талын хамгийн чухал чиглэл нь. Тэгээд бас энэ чинь нөгөө өөрийнх нь хошуу нутаг өвөр Монголтой залгаа болохоор цаанаа бас их нэлээд нэр хүндтэй холбоотой байсан баг. Тийм ч учраас нөгөө олон монголчуудыг илвэн тохиноолох сайд гэдэг чинь хэлийн цаанах олон монголчуудаа илвэн тохиноолох албан тушаал цэрэг захирах. Тэгээ хэлийн цаанах монголчуудыг илвэн тохиноолох тийм хоёр албан тушаал томилогдож байгаа байхгүй. Чагдаржив ч одоо төр засгийн газрын тэргүүн сангийн амны богдын мөнгөний авдрыг барьж ийн гэдэг ч одоо хамгийн ихтгэлтэй хоёр хүн дээр бариулна да. Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээний үеэр Монголын хил хязгаарын асуудлыг хэлэлцэхэд Чагдаржив нар үнэхээр мэдлэг чадвар гаргаснаар Идүүгэгийн Монголын нутагт дариганг цагаан тунх зэрэг газрыг оруулахгүй байх гэсэн Хятадын төлөөлөгчдийн санаархлыг тас зохиж чадсан. Ийхүү гурван улсын гэрээгийг Монголын хил хязгаарын асуудлыг тодорхойлон заасан нь хожим 1945 онд Дэлхийн 2 дугаар дайны төгсгөлийн үеэр Англи, Америк, Орос гурван их гүрний тэргүүн нарын уулзалтаар гадаад Монголын статус квог одоогийн байгаа хилээр хүлээн зөвшөөрөх үндэс улс юм а. 1911 онд Монгол улсын тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад тухайн үеийн хошууны засаг ноён Намсраа идэвхийлэн зүтгэсэн тул Эрдэнэ засаг Жүүангийн хэрэгм хүртээж шүүх яамны тэргүүн сайдаар тохон томилогджээ. 5 дахь сайд бол Намсраа байна. За Намсрааг бол одоо мэдээж социализмын үед одоо энэ тайж нарыг алтан ургийнхныг ер нь муулж дээвэр болно шүү дээ. Богд эрхний нөхөрч гэх юм уу тийм ээ. Одоо тийм. Гэхдээ Намсрааг ингээд эргээд харахад тэр үед чинь хууль зүйлийн бичгээ хийжлээ шүү дээ. Үндсэн хуулийг баталж одоо хийж тийм ээ. Зарилгаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг хийхэд хэдэн дэвтэр вэ? 65 дэвтэр. Тэрийг хийхэд байна шүү дээ 390 ботыг гадны хіднээс монголчилсан баг. 390 бот. Тийм. Тэгээд би боддог байхгүй. Гэхдээ тэрийн шинэ богино хугацаа шүү. Дэвтрээр нь дээд турлаар хэлэлцүүлнэ тийм ээ. Улсын дээд турал байгуулаад тэрүүгээр хэлэлцүүлнэ. Тэгээ богдын зарилгаар одоо ингээд хууль зүйлийн бичиг тавина гэдэг. Тэгэхээр тэр чинь би бодоход бододгийн шүү дээ одоо ингээд Монгол улсын баг үндсэн үйл өстэй. Засаг захиргаан, хошуун, тэгээд дүүшмөлийн хууль. Тэгээд тийм дотор чинь одоо би төрийн албаныхан заримдаа тэр хууль зүйлийн бичгийн 7 дугаар дэвтэр дээр байгаа юм да. Нөгөө ховдог одоо ийм хүмүүс төрийн албанд болохгүй бичсэн байгаа юм бүр.
тэгээ бичсэн баг шүү дээ. Хоовдог нас тэр үйл хэрэг ингээд ийм нарийн заах гэж тэгээ энийг одоо мөрдөж барьна гэдэг чинь тэгээ одоо тэр үед мөрдөж ядж шүү дээ. Тэр Ошимо Кёшо 65 улангийн авчиад 22 онд тэр юуны Токиогийн гадаад судлалын их сургуулийн өвөр Монгол багш байгаа. Тэгээд Ошимо Кёшо хоёр тэр хууль зүйн бичгийн талаар үзсэн протокол байна. Урсам сайхан монгол хэл дээр энэ хоёр ярьж байлаа гэж. Япон болгоо тавьчихсан. Тэрнээс нь байхгүй байсан дэвтрийг авчирч монгол болгосон шүү. Одоо нөхөд дууссан. Нөхөд дууссан тийм. Богд хаант Монгол улсын засгийн газар улсын хууль зохиох комиссийг Эрдэнэт түшмэд шашны зүтгэлтнүүд оролцсон 16 хүнтэйгээр байгуулан ажилд нь оруулж тэдэнд тус төхөм үзүүлэх зорилгоор хуучин хуулийн бичгээр хангах шинэ хуульд саналаа ирүүлэхийг бүх яам, Дөрвөн аймаг, Шав тавд шаардж байжээ. Намсрай сайд улсын хууль зохиох комисс 65 дэвтэр бүхий зарилгаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичгийг улсын дээд доод хурлаар хэлэлцүүлэн богдоор батлуулсан юм. Уг хуулийг 1915-аас 18 онуудад уван цун байдлаар гаргаж эцэст нь эмхтгэжээ. Намсрайгийн одоо тусгаар тогтнолд бол бас идэвхтэй оролцож байсан тийм ээ. Ялангуяа энэ хойд дараагийн тэр 2021 оны хувьсгалын үйл хэрэгчээр нь энд л болсон юм шүү. Тэдний нутагт. Ер нь ардын журам цэргийг анх байгуулсан яг түшиц газар чинь одоо Эрдэнэ Намсрай хошууны нутаг. Одоо нөгөө шаамар маамар одоо шар тохоо мохоо шаамрын шар тохоо тэр чи бүгд яг л энэ хошууны нутагт байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг ардын журам цэргийн анхны хэдэн хүмүүс нь бол ер нь энэ Намсрайгийн хошуу, Сумьягийн хошуу хоёрын ирж исэн. Богд хаант Монгол улсын анхны засгийн газрын гишүүн шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ Жанван Намсрай эзэн Чингисийн алтан үргийн сурвалжид язгууртан бөгөөд 1911 оны зун болсон тус хар тогтнолоо сэргээ мандуулах зорилгоор нууцаар уулзсан их оронч 5 язгууртны нэг 1911 оны 11-р сарын 30-нд байгуулагдсан Монголын төр засгийн анхны 7 хүний нэг бөгөөд үндэсний эрх чөлөөний хувьсгалд манлайлан оролцжээ. Тэрээр хожим 1921 онд ардын засгийн газар байгуулагдахад 5 шадар сайдын нэгээр ажиллаж байлаа. Намсрай сайд 20-р зууны Монгол улсын шүүх яамны ууган сайдын хувьд эрх зүйт төрийн их үндсийг тавьсан Монгол төрийн гарам гай зүтгэлтэн билээ. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал гэж 20-р зууны Монголын тусгаар тогтнолын үүд болсон энэ хувьсгалын үйл хэргийн тухай ярихдаа анхны одоо засгийн газрынхаа 5 яамны сайдын тухай асуудлыг ярилцж байна. Энэ анхны 5 сайд зөвхөн бүх үйл хэрэг нь тусгаар тогтнолынхон үйл хэргийн төлөө байсан. Энэ хүмүүсийн дотроос төр улсын эсрэг ямар нэгэн үйлдэл гарч байгаагүй, авилга, эссэн шийдийн албан тушаалын асуудал үүсэж байгаагүй. Энэ хүмүүст бол чин зүрхнээсээ нүдний цэцгийн зүрхний толт мэд зүтгэсэн хүнд бэрхийг үл ажрах тэр тангараа биелүүлэх гэсэн л зорилго байсан. Тэгэхээр биднэрт хожмын одоо монголчууд ч өнөө цагийн монголчуудад үлгэр авах тэр түүхэн хүмүүс бол эднэр байсан шүү л гэдгийг харуулж байгаа. Бие бинийгээ нөхөн шүү дээ гэсэн. Ингээд эрхэм мөндөд үзэгчтэй та бүхэнд Монголын үндэсний олон нийтийн телевиз Чингис хаан музейгээс бэлтгэн явуулдаг Монголын түүх цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Дараагийн дугаар түр баяртай. Дотоодд болбоос тус туйлын үнэн шударгыг илэрхийлэн гадаадд болбоос аюулт дайсныг аянг цахилга хаамид буцалтгүй улсын сүрийг бадруулан хаан эзний өмнөөс шашин төрийн тул зүтгэхэд хялбарыг ирэхгүй, бэрхээс зайлахгүй, идүүгийн байгуулсан төрийн тул энэ хүү батлан тогтоосон тангараг цахилгыг нүдний цэцгийг зүрхний толт мэд хичээнгүйлэн хайрлал